Сонсогч та бүхэндээ өчигдөр мэндийг хүргэе. Дэлхийн монголчуудын эмжээл радио 88.3-аас 7-ны дагаас басан гарагийн 21 цаг 10 минутаас хүргэж байгаа. За хамтдаа давцгаараатай амар цаг нэвтрүүлгийн 2025 оны 3 сарын 11-ний мигмар гарагийн дугаар шууд төрөхөд бэлэн болоод байна. Студид хөтлөгч Чанца Ами, найруулагчаар ундах нар ажиллаж байна. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар дэлхийг тойрох хүч Philips 66 брэндээр шунхлаа ойл компани мөн Цистон хамтран ажиллаж байна. За шонхруудад өчигдөр мэндийг хүргэе. За бүгдэнд нь өчигдөр мэндийг хүргэе. За 2 дахь өдөр битээр бодит гэмт хэргийн тухай та бүхэндээ танилцуулдаг. Тэгэхээр нэвтрүүлгийнхэн өнөөдөр ярих гэмт хэргийн тухай товчхон дурдчих. Ямар их хэрэг сонгосон байна. За би өнөөдөр нэг цуврал алуурчныг л ярих гээд бэлдсэн байна. Тэгээд сүүлийн захиалга буюу одоо баарнаас хохирч тоглодог гэсэн. За тэгээ бааранд орохоор нөгөө нэг хаах болоод баримын сүүлийн захиалга авдаг гэсэн шүү дээ. Тэр юу сүүлийн захиалга өгөөд л орсоргүй алга болчиход байсан. Хүмүүс баарн дотроос уу? Тийм, баарн дотор яг нь сүүл нь ганц нэг хүмүүс ингээд үлдчихдэг шүү дээ. Тэгэхээр баримын за та сүүлийн захиалга өгөөрэй гэхээр сүүлийн захиалга өгчвэний ганц пив ч юм уу чаа гарангуутаа л орсоргүй болчиход байсан байхгүй. Тэгэхээр яг тэр хавцаалтай баараа тийм цуврал алга хохирчтой орлого байсан шүү дээ тийм. За манайхан групптэй нэгдэж амжаагаа бол Facebook айлдасыг дээр амар цаг нэвтрүүлэг гэж хаагаад групптэй нэгдээд өөр тохиолдсон түүхүүдэд хавалцаараа за өнөөдөр 2 дахь өдөр гэдэг чинь баасан гарагт битээр тагаад ус түүхүүдэд унш танилцуулнаа. Тэгэхээр итгэвтэй түүхүүдэд постууд оруулаарай. За тэгээ постоо оруулж байгаа сонсогчдоо мэдээж баярлж байгаа гэдэг дахин хэлье. Баярлаа. За өнөөдөр танилцуулах хэрэг рүү орцгоё. За өнөөдөр танилцуулах хэрэг маань хинэн алуурчин бэ гэсэн хэрэг байна. 2017 оны 8 сарын 16-ны өдөр Америк нэгдсэн улсын Колорадо мужийн умард хэсэгт байрлах Грилли гэдэг жижигхэн хот байдаг. За энэ хотын цагдаагийн газарт нэг эмэгтэй уйлагнан дуудлага өгсөн. Туслаарай нөхөр маань цус алдаад ухаангүй байна гэсэн дуудлага байсан. За удалгүй цагдаа нар хэргийн газарт очиход дуудлага өгсөн эмэгтэй гэрийнхээ урд уйлаа суужсан. За тэгээ уг бүсгүй нэрээ Келли Бейкер гэх бөгөөд ихэд шоконд орсон байдалтай байж л тээ. За ингээ цагдаа нар бүсгүйн хажуугаар цааш гэрлүүн ороод нөхцөл байдлыг шалгасан. Байшинд бүсгүйн 59 настай нөхөр Рэнди Бейкер ухаангүй газар автчихсан. За ингээ шалгаад үзэхэд тэрээр хэдийн нас орсон байж. За цагдаа нар эхлээд нас урсан эрийн эхнэр Кейлигээс байцаалт авсан. Тэгсэн бүсгүй хэрэг гарахын өмнөх өдөр найзындаа хончхоод маргааш нь буяг тэр хэрэг гардаг үзэр гэртээ эргэж ирсэн. Тэгсэн нөхөр нь нас урсан байсан юм байна. За тэгэхээр бүсгүйн хувьд нөхрийнх нь үхэл тун цочирдуулам аимшигт мэдээ байсан. Тэгээ удалгүй нас урсан Рэнди Бейкерийн төрсөн дүү болох Карол гэдэг эмэгтэй ахынхаа үхэл тун цочирдсан байдалд ирдэг. За юутайч цагдаа нар эхлээд тухайн өдөр юу болсон талаар буюу нөгөө ойрын гэрчүүдээс нь мэдүүлэг авсан тий одоо энэ ихнэрээс нь дүүгээс нь гэх мэтчлэн. За тэгээд нас орсон тун удаан хугацаанд зүрхний асуудалтай явсныг нь олж мэдсэн. За өмнө нь нэлээд биерхүү залуу байсан гэнэ л дээ. Том биетэй булчин шугамс улсын ир байсан боловч өвчнөөсөө болоод жин хайж тун туранхаа болсон. За мөн нас урахаасаа 2 сарын өмнө хагалгаанд орсон ба хагалгааны дараач биеийн тэнхрээгүй. За тэгээд нас урахаасаа 1 сарын өмнө 1 сарын дотор гэсэн үг шүү дээ. 5 удаа унтаа гараж олоо ярьж түн амьдсаа алдах шахсан гэнэ. За ингээд цагдаа нар үргэлжлүүлэн хэргийн газрыг шалгасан. Тэгсэн нас орсон эрийн ойролцоо ундаа түргэн хоолны газраас авсан хоолны уут байгаа харагдсан. За үүн дээр үндэслэн нас орсон эр хоол авсан тэр түргэн хоолны газрын хяналтын камерыг шалгаж үзсэн. За тэгсэн тухайн өдрийн оройн 19 цаг 30 минутын үед Рэнди өөрийн саарл машинтайгаа түргэн хоолны газраас хоол авч байгаа нь камерт буусан байдаг. За тэгээ удалгүй гэрийн зүг ингээд хөдөлсөн гэсэн хоол авчаад. За тус түргэн хоолны газар нас орсон Рэндигийн гэрээс ерөөсө 10 минутын зайтай буюу энэ түргэн хоолоо авчаад хохирогч байшин руугаа ортол ерөөсө нэг 10 за нэг ихтэйлэн 12 ч юм уу тийм л минут болно гэсэн. За харин түүний эхнэр Келли Бейкер гэртээ оройн 20 цаг 30 минутын үед харсан. Тэгээ нөхрөө ухаангүй байгааг одоо 20 цаг 30 минутын үед болсон гэсэн. За тэгвэл Рэнди түргэн хоолны газраас гэртээ 19 цаг 40 минутын үед ирж за түүнээс хойш 50 минутын дараа эхнэр нь гэртээ ирж түүний цогцсыг харсан. Тэгэхээр өргөдөө энэ 50 минутын дотор л ямар нэгэн зүйл болсон ба шүү дээ. За эхлээд цагдаа нар Рэндиг удаан хугацаанд зүрхний асуудалтай байсан болохоор гэртээ орж ирмэгчсэн. Ингээд зүрхний шигдээс буюу зүрхэн зогсоод тэгээ унахтаа толгоогоороо газар хүчтэй цохоод ингээд цусалдаж нас орсон бахаа гэж таамаглаж байсан. За гэвч хэрэг гарснаас хойш 2 хоногийн дараа буюу 8 сарын 18-ны өдөр нас орсон Рэндигийн цогцонд задлан шинжилгээ хийсэн шинжилгээний дүгнэлт ирсэн. За уг шинжилгээний дүгнэлтийг хариуцж ирсэн мөрдөгч хүлээ авсан. За тэгээд шүүх шинжилгээний дүгнэлтийг уншаад шуудхан хэргийг хүн амины хэрэг болгон өөрчилсөн байдаг. Хандаа бол зүрхний шигдээс байсан байж магадгүй гэж таамаглажсэн шүү дээ. За учир нь хохирогч Рэндигийн чих болон мөрийнх нь тэр ар хэсгээс
2 өөр бууны сум олдсон. За тэгэхээр Рэнди нэг хүний гарт биш те. Нэгээс олон хүний гарт амиа алдсан байх магадaltaй. 2 хүн ч юм ингээ буугаар бууцсан байж магадгүй гэсэн үг тий. За өөр нэг хачирхалтай зүйл нь хохирогч Рэндигийн унаж байсан саарал өнгийн суудлын машин сурахгүй алах болсон. Гэрхэн гадаа ирсэн үн тэгэл одоо алах болсон. Тэгээ үүнээс гадна түлхүүр, төрөвч нь байхгүй. За мөн өөрийнх нь одоо байнга ундаг гэсэн мотоцикл нь ч гэсэн алах болсон. За тэгэхээр цагдаа нар юу гэж таамагласан бэ гэхээр хэрэгтнүүд энэ нас урсан ирийн эд хөрөнгөнд нь шунаад хүн амны хэрэг үйлдсэн баха гэж таамагласан. За үргэлжлүүлэн цагдаа нар хохирогчийн хамгийн ойрын хүн болох эхнэрийг нь нарийн шалгаж эхэлсэн. За тэгсэн хохирогч ирийн хохирогч ир маань ингээд 2 ч даатгуулсан байсан. Тэгэхээр энэ эхнэр нь яг мөнгөнд те даатгалын мөнгөнд нь шунсан юм болоо да гэж таамаглаж байсан. Гэвч эхнэр Келлин энэ даатгалч нь бол тийм их мөнгө шттэ гэд Монгол мөнгөөр нэг 20 сая гаруй юм уу? Тийм амнаас даатгал гэсэн. Монгол мөнгөөр 20 сая гаруй төгрөг байсан юм байна л да тийм. Тэгэхээр би одоо ийм мөнгнөөс болж юу гэж нөхрийнхээ амнаас нь хүрх юм бэ? Би гомдолтой байна гэж хэлсэн. За тэгээ цагдаа нар хохирогчийн эргэн тойрны гэрчүүдээс эхнэр Келли нөхрөөсөө хэдийн салж тустай байх болсон талаар дуулсан юм байна. Тэгэхээр энэ хоёр ингээд ер нь бол салцсан байсан гэхүү дээ. За ингээд Келлигээс асуусан л та. Тэгсэн үнэ би нөхөртөөгөө таарах харилцаатай байсан. За тийм учраас хэрэг гарахын өмнөх өдөр найзынд очиж хонсон юм аа. Энэ бол ер нь ийм шалтгаантай байсан гэж. За гэхдээ эхнэр Келли нөхрийнх нь одоо өвхөлд түүнийг буруудах боломжгүй байсан. Яа тэгэхээр найзынтай байсан нь үнэн гэрч байгаа шүү дээ. Нотлох баримттай байгаа тийм. Яг нь нөгөө талаар бол эхнэр нөхрийн харилцаа тааруу байлаа гэд бас нэг бүгд алаад ингэж болохгүй шүү дээ. Тэгээ нотлохоч бас байхгүйсэн. За ингээд цагдаа нар үргэлжлүүлэн хохирогчийн эргэн тойрны хүмүүсээс гэрчийн мэдүүлэг авч явсаар шинэ мэдээлэл олж авсан. За хохирогч Рэнди залуудаа стратегийн компанид ажилладаг гэж л дээ. Тэгээд энэ үед тэрээр цахилгаанд цохиулсны улмаас гэмтэл авсан. Хүнд гэмтэл аваад. За ингээд өвчнөдөө ер нь шаналх болсон юм байна. Тэгээ энэ өвчнөө дарахын тулд хар тамхинд орцсон. Эхэндээ бол яг нь өвчнөө дарах гэж л багаар хэрэглэдэг байсан бол сүүлд их хэмжээгээр хэрэглээд ингээд нэг өснөө донтоод за тэгээ хар тамхинаас л шоронд ч гэсэн орж исэн юм түүхтэй гэнэ л дээ. Тэгээ зүрхнийх нь өвчин ч гэсэндээ энэ хар тамхинд донтсон асуудлаас нь болоод үүдсэн. Ямар ч тач Рэнди өөрийгөө хар тамхинаас гаргахаар шийдээд нөхөн сэргийн хэмжлэгэнд явж багаар ирүүлж чадсан байдаг. За тэгээ нас барах хүртлээр өөршгөө хар тамхинд донтсон те үүнээс бол зовж шаналж байгаа хүмүүс туслах сайн дур ажил хийжсэн байлээ. За тэгээд ч тэрөө эргэн тойрны хүмүүс нь энэ нас барсан эрд бол маш ам сайтай те үнэхээр мундаг хүн байсан. Тэгээ эргэн тойрны хүмүүс тусалдаг сайн ир байсан гэж магтсан. Тэгэхээр хүн болгол ам сайтай байхад чинь гоо өс санаад алах тийм хүн байна гэхээр ер нь жоохон тийм тийм байгаагүй юм тийм. Байхааргүй сонсогдоод байгаа юм л та. За тэд Рэнди хар тамхинд юу байсан бэлээ? Гэр бүлийнхнээс нь дахиад мэдүүлэг авсан нарийн. Одоо тэр ихнэр эмэгтэй дүүгээс нь. За тэгсэн чинь тэр хоёр юу гэж хэлсэн бэ гэхээр Рэнди хар тамхинд мансуурсан байх үедээ шоронд орсон байх та ч юм уу те. Тэнд нэг эртээ ингээд нэлээд таарахуй харилцаатай байсан ухааны юм ярьсан гинэ. Тэр нөхөр л ер нь манай ахын амнаас нь хүрчлээ дээ, манай нөхрийн амнаас нь хүрчлээ дээ гэсэн байдлаар мэдүүлэг өгсөн юм байна. За хамтраач танилцуулаад үргэлжлүүлээ. Дэлхийг тойрох хүч Philips 66 брэнд дээр шунхлаа ойл компани хамтран ажиллаж байна. Тэгэхээр шунхлаа авто сервисүүд нь хэрэглэгчтэй байнгын урамшуулалтаа бэлэгтэй вакцины хөтөлбөрийг улирал бүрүүд гаргаад ингэ явдаг. 2025 оны хаврын анхны вакцины худалдаа эхэлсэн байна. Автомашинда хайртай хүн бүр Philips 66-г сонгодог. За тэгэхээр Philips 66-ын дээд зэргийн бүтэн синтетик суур тостой. За энэ нь болохоор хөдөлгүүрийн ашиглалтын хугацаа болон тос солих хугацааг урьдчилаад ETG-г электрээс бүрэн хамгаалдаг байна. Тэгээ Philips 66 нь Америкийн нэгдсэн улсад үйлдвэрлэгдсэн тос. Тэгээд 130 гаруй жилийн түүхтэй юм тос байна. За тэгээ шунхлаа компани 2007 оноос тус бүтээгдэхүүнийг албан ёсоор Монгол улсад борлуулж байгаа. Даваа талаар одоо багцаараа илүү ашигтай байх нь шил арчигч шингэн бэлэглэн тосны шүүр бас үлээлх юм байна. За тэгээ чанартай тос туслахооны материал гэдгээр онцлогтой. За хаанаас бодлож авах вэ? Салбар байршлуудын хувьд олон салбартай байна. Нарны зам дагуу тээврийн цагдаагийн албаны урд шунхлаа шатган түгэх станц 5, за хуучнаар Китэмсийн урд байрлах шунхлаа шатган түгэх станц 3, за Ганангаас Баян бүрд зам дагуу шунхлаа шатган түгэх станц 32, за Хүүшийн аманд байрлах шунхлаа шатган түгэх станц 30 гэх мэтчлэн ингээд дөрвөн салбартай байна. Холбогдох утасны дугаар нь 70-7 30-7 70-7 30-3 гэсэн дугаартай. Сошиал аяг нь болохоор шунхлаа тос тослогооны материал гэд Facebook хуудасаас нь илүү дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. Баярлалаа, хамтран ажилласан дэлхийг тойрох хүч Philips 66 брэндээр шунхлаа ойл компани хамтран ажиллалаа. Баярлалаа.
За ингээд нэмээд бас хохирогчийн төрсөн дүү ахын маань иргэн тойронд сонин хүмүүс ер нь байнга ажиглагддаг байсан гэж нэмж хэлсэн. За ингээд цагдаа нар хохирогчийн арга гэрээхний мэдүүлэг дээр үндэслээд тухайн эрийг хайж гисэн. Гүдэж хорны юм хүндэд ус сонзон тавьсан болоо гэд. Ингээд хайж явсаар байгаад хар тамхинд донтож эхэлсэн үедээ нэг таньдаг байсан эрийг олсон юм байна. Тэгээ нэг хохирогчийн төрсөн дүү энэ хүн л манай ахад хар тамхи нийлүүлдэг байсан яг мөн байна гэж хэлсэн. За тэгээ үүн дээр үндэслээд хохирогчийн эхнэрч бас ингээд ам нэгтэйгэр өө наад хүн одоо манай нөхрийн амьдсанд хүрчлээ дээ гэж энэ эхнэр нь болон эмэгтэй дүү ингээд дуу нэгтэйгээр хэлсэн. За ингээд цагдаа нар хохирогчийн эхнэр болон төрсөн дүүг нь тусад нь дуудаж уулзсан. Хар тамхитай холбоотой 6 этгээдийн зургийг түүний өмнө тавиад за ингээд хохирогчийн эхнэр зургуудыг хамгийн эхлээд эхнэр нь хараад за энэ 6 зургаас 2 дахь зургийг сонгосон гинэ. За энэ хүн манайхаа амьд төрсөн энэ бол юу нөхрийн манай амьд төрсөн энэ бол мөн гэд. За тэгвэл маргааш нь төрсөн дүү болох Каролыг дуудсан. За Карол орж ирээд хар тамхитай одоо холбоотой 6 этгээдийн зургийг өмнө нь тавихад нь сонголтоо хийж чадахгүй юм шокийн байдалд орсон гэнэ. Жохон тэнэглэсэн байдлаар ч гэдэг юм тий. Тэгээ ингээ нилээн бодож сууж ийснаа гинт ам нэгээ цагдаа нарт за надад та бүхэнд хэлхийг хүссэн зүйл байна гэд ярьж эхэлсэн. За ингээд яриа дуусны дараа цагдаа нар түүний яриаг сонсч дуусгаад ингээд инээмсэглээд гаранд нь гав зүүсэн байдаг. За тэгвэл яг юу болсон бэ гэсэн хэрэг гарсан 5 сарын 16-наас хойш 5 хоногийн дараа 5 сарын 8 сарын 16-наас хойш 5 хоногийн дараа 8 сарын 21-ний өдөр цагдаа нар хохирогч Рендигийн хэргийг шалгаж явах үед дуудлага ирсэн гинэ. За ингээд дуудлагыг авсан чинь зам дээр нэг машин ингээ хаягдсан байна гэд хэлсэн. За очоо харсан чинь нөгөө өнгөрсөн хугацаанд хайгаад байсан хохирогчийн саарл өнгийн судлын автомашин олдсон. За машин түгжээтэй байсан. Тэгээ дотор нь тодорхой цэвэрлсэн болоод гэмээр маш цэвэрхэн байж. За ямар тач хэрэгтэн хурдан баригдахгүй тулд хийсэн үйлдэлүүд буюу тэр нөгөө дугаарыг нь хүртэл ингээд аваад тавьсан байсан гэнэ. За тэгээ саарл машин яг яаж яваад энд ингээ хаягдсан байгаа вэ гэдгийг нарийн шалгаж ирсэн. За тэгсэн хохирогч эр нас барсны дараа машиныг нь зарна гэдэг зар фэйсбүүкт орсон гэнэ. За тэгээд энэ одоо зарыг хэн оруулсан байж болох вэ гэж нэлээд ухаас төнгөсний эцэст за хохирогч ирийн төрсөн дүү болох Карол болохыг олж мэдсэн. За цагдаа нар хохирогчийн төрсөн дүүг с ิจ гтнэр татаж шалгаж эхэлсэн буюу нууцаар шалгаж эхэлсэн байна. За тэгээд шалгаад үзтэл хохирогч амьд сэрүүндээ дүүтэйгээ тун таагүй харилцаад байсан. Ерөөсө хонч хон байсан гэнэ би нэг үзэж чаддгүй. За төрсөн дүү Карлийнх нь утсыг шалгахад нэг дугаартай тун ойрхон давтамжтайгаар буюу за сүүлийн 2 сарын хугацаанд баг 4500 дуудлага хийсэн байна. Нэг дугаартай. За тэрээр уг хүнтэй төрсэн ахынхаа тухай маш таагүй зүйлсийг ярьдаг ус манай аахуд тест навчтай тийм ингэдэг гэдэг. Тэгвэл ч хинтээ яриадсан болоо гэдэг дугаарыг шалгасан чинь нөгөө ахынх нь эхнэр Келитэй ярьдаг байсан. За тэгсэн энэ ахынх нь хохирогчийн эхнэр болон төрсөн дүү хоёр нь 20 жил найзсан дотн найзууд байсан гинэ. Тэгээд хоёулаа нэг хүнд дургу буюу одоо тэр найз нь ч нөхөртөнд дургу тэгээд төрсөн дүүнч ахтаа дургу байсан учраас хоорондоо баян ингээл хохирчийг муулж бие биентэйгээ ингээ уцаар ярьдаг гэж. За гэтэл хохирогчийн эхнэр Келич бас нөхрөө өднө үзий яддаг байсан учраас байнга л одоо юмнуудаа ярихаас гадна нууцаа ярьдаг байсан гэлтэй. Нууц амрагтаа гэдгээ ч гэсэн ярьцдаг байсан. Тэгээд би Рендиг өгөхийг хүлээж тэсэхгүй нэ гэж тэ нөхрөөгөө өгөхийг хүлээж тэсэхгүй нэ гэж маш олон удаас хэлж ирсэн юм байна. За ингээд хэрэг гарахаас 2 сарын өмнөөс эхлэн хохирч Рендиг алга төлөвлөгөөг нь хоёр боловсруулж эхэлсэн. За юун түрүүнд хоёулаа түүнийг албал хамгийн одоо ойрын хүмүүс учраас шижиглэгднэ. Тэгэхээр арай өөр хүнийг татаа оруулах гэж шийдсэн. За тэгээ хэнийг татаа оруулсан бэ гэсэн чинь хохирогчийн төрсөн дүү Карол багш тэ. Тэр Каролынх нь хүү төрсөн хүн гэсэн үг. Лесли гэдэг залуу татаа хамаатан саднараа юу? Өө тийм нэг гэр бүлийн 3 хүн ч тийм биш үү? Төлөвлөд ш таллах үлдэх гээд. За ингээд энэ Леслид хохирогч Рендиг алах юм бол за даталаас авах мөнгөний тодорхой хувийг чамд өгөө. За тэгээ хохирогчийн мотоциклыг ч гэсэн бид нар чамд өгөө гэж ам гарсан. За тэгээ Лесли ч энгийн нэг залуу байгаагүй. Хүн амны хэрэгээр удаа хугацаа шоронд орж исэн. За бүр нэг бүлэгт хүртэл хараалагддаг юм залуу. За тэгээ ээжийнхээ саналыг бол дуртай явуулж авсан. За тэгээ энэ талаар олж мэдсэн цагдаа нар тодорхой нотлох баримтал байгаагүй. Та гурвч ингээд энэ хоорондоо яриад ингэсэн иймэрхүү нотлох баримт байгаагүй учраас цагдаа нар тэднийг урхинд оруулахар шийдсэн. За тэгээ яасан бэ гэхээр эхлээд эхнэр Келиг нь дуудсан. За Келиг дуудангуудаа энэ одоо хар тамхич чинь те 6 хар тамхитай холбоотой этгээдүүдийн зураг байна. Чинь дундаас хэрэгтнийг болоод өгөөч гэсэн. Тэгээ яг энэ эхнэрийн хувьд бол энэ байна гэж хэнийг ч хамаагүй ингээд сонгоолчихж байгаа. Этэр 6-6-аас 2 дахь хүнийг сонгосон. За 2 дахь хүнийг сонгонгуудаа яасан бэ гэхээр нөгөө найзтайгаа яриа шүү дээ те. Нөхрийнхөө дүүтэй холбогдож байгаа.
За би хоёр дахь зургийг сонгоцсон шүү. Чи маргааш ирээд тэр хоёр дахь зургийг сонгоорой. Тэгэх юм бол энэ хүнийг хоёул одоо шоронд хийгээд те ямар ч баригдахгүйгээр ингээд гарч чадна гэд. За ингээд маргааш нь хохирогчийн төрсөндөө Carol ирсэн. Carol ирээд цагдаа нар түүний өмнө мөн л 6 сажигтны зургийг тавьсан. За гэхдээ энэ удаад яасан бэ гэхээр тэр 6 зургийнх нь хоёр дахь зургийг нь энэ Carol-ийн төрсөн хүүгийн зураг болгоод өөрчилсөн. Нөгөө Leslie гэдэг залуу шүү дээ. Алуучны зураг болгоод өөрчилсөн. За ингээд өөрчлөлт тавьсан чинь Carol сонссон шүү дээ. Нөгөө найз нь ахынхын эхнэр нь өчигдөр ярангуудаа чи хоёр дахь зургийг сонгоо. Наа залуугаа хоёулаа шоронд хийгээ яриадсэн чинь одоо нөгөө зураг дунд нь өөрхөн төрсөн хүү буюу жинхэнэ алуучны зураг шүү дээ. Яг нэг итгэл нь байхгүй болж шүү дээ. Тийм ээ тий. Тэгэхээр хараа тийм бай. Миний хүүг ингээ энэ бол мартцсан юм байна да гэдэг. Шууд уур нь хүрээд бухимдаж эхэлсэн. Тэгээд шууд цагдаа нарт за би бүхэн үннийг хэлье. Ийм болсон юм аа гэдэг ингээ хэрэгээ хүлээсэн гэсэн. За тэгвэл хэрэг гардаг өдөр юу болсон бэ гэхээр Carol-ийн хүү Leslie хохирогчийн гэрт нууцаар ороод за мэдээж хохирогчийн эхнэр бол тусалсан маа. За ингээ Leslie хоёр өөр буугаар хохирогчийн амьд хурж хохирогчийн машиныг шууд аваад ингээ цугцсан. За харин түлхүүр төрөвч их нь бол эхнэр нь авсан байдаг. За тэгээ машиныг хэнд өгсөн бэ гэхээр ээжтэй буюу нөгөө төрсөн дүү Carol-д нь өгсөн. За Carol машиныг авангуудаа шуудхан зар тавиад машиныг зарчиж байгаа. За тэгээ түүний хүү Leslie хэргийн газарт буцаж очоод нөгөө ам гарсан мотоциклийг нь бас авсан. Харин эхнэр Kelly-ийн хувьд хохирогчийн даатгалын мөнгийг шууд хөөцөлдөж эхэлсэн. За судлаад байсан чинь цагдаа нарт л 20 сая төгрөг гэж хэлсэн байсан болохоос шиг бодит үн дээр л 200 сая гаруй төгрөг авах байсан юм л. Тэгэхээр цагдаа нарт даатгалын мөнгийг худлаа хэлсэн маа. Төрөгдүүлсэн гэсэн. За тэгээ энэ эхнэр одоо Kelly ч бас тун айхтар нөхөр байсан. Нөхөр нь одоо нэвтрүүлгийн ихэнд хэлжсэн шүү дээ те 5 удаа нойрмог жолоо бариад усалд оронгоо алдсан гэд. Тэгсэн чинь хоолнд байнга уудаг смутинд нь нойрны юм хийж үзсэн. Бүр дээр үесэл амнаас нь хүрх гээд ингээ оролдоодсэн юм байна. За тэгээд усалд оруулах гэдсэн мэн тийм. За тэгээд ер нь Kelly яагаад нөхөр алах гэдсэн бэ гэж шалтгааныг нь асуусан байна дараа цагдаа нар. Тэгсэн чинь нөхөр маань удаан өвдсөн. Тэгээд түүнийг удаан хугацаанд би ингээд асрах бол надад маш хэцүү эсвэл зөө хөдөл хэцүү байсан. Тэгээд дээрээс би нууц амрагтаа болцсон байсан. За тэгээд хэрвээ би нууц амрагтаа болсон салли барай гэх юм бол нөхөр над дээр ирээд те намайг сүрдүүлэх нь ойлгомжтой байсан учраас би ингээд бараг төрүүлээдэг амнаас нь хүрсэн юм аа. Над өөр сонголт бол юусоо байгаагүй гэж хэлсэн байдаг. За ингээд шүүхээс хэрэгтэн Leslie болон Kelly нарт насаар норхол харин хохирогчийн төрсөнд бол Carol 30 жилийн хорхолыг оноосон байдаг. Тэгэхээр нэг гэр бүлийн хүмүүс хоорондоо зөвшөрлцөө нэг өнөөчлөө шүү дээ. Өнөөчж байгаа. Гэхдээ салцсан байсан гээг юм. Уулын тустай амьдраад байгаа юм. Тэгээ яг аль бие усаар салаагүй. Тэгээ одоо зүгээр байнгын муудалцаатай тэгээ энэ тийм тоноол тэгээл яг эвлэрэгч биш нэг тиймэрхүү байдалтай байсан юм байна л да. Гол нь тэр амь насны даатгалынх нь мөнгө л ээж тий. Тий, мөнгөнд нь шунсан гэсэн үг. Гэхдээ яриачтай нэр. Төрсөн дүүтэй нийлэнгүүтэй нөхрөө дүү гэх хүүтэй нийлээд ингээд нөхрөө хүнөөж тий нөгөөт нь ч нэг мацэглэмлэх хүн алаа явуулдаг. Тий. Яасан шорон оронгоор л орж исэн нөхөр юм байл л тий. Тэгээд хүн амны хэрэг хий гэхээр нь за тийгээд ээж нь бэрэгчтэй сал тавьчих шүү дээ. Харин тийм байна. Нөгөө төлөв зөвшөөрөд хийсэн гэсэн. Цайрц нөхдөд байна уу? За баригдсан цагдаа нарыг яаж барах вэ нэрээ. Тэгэхээр үнэхээр ухаалаг шийдвэр гаргасан. Зургуудыг нь холд солиол тэгээд өөртөө сэжүүр гарах баримт байхгүй байсан баг. Тийм байна. Тэгтээ яг нэг баталж чадахгүй л яваад байж тээ. За актер хүмүүс байх юм аа. За үргэлжлүүлэн дараагийнхаа хэрэг рүү оръё тийм ээ. За Ричард Вестл Рожерс гэж 1950 оны 6 сарын 16-нд төрсэн Америкийн цуврал алуурчин байсан. За Менди коллежийн оюутны амь насыг хүрээсээ хэрэг уулна хийсэн. Гэтэ энийхээ дараа цагаат хатаад дараа нь тэр Нью Жерси рүү нөгөөд 1993-92 онд гей одоо хүмүүсийг ер нь бол тиймэрхүү ирчүүдийг л хүнэдэг байсан юм билээ төөж өнөөж биеийг нь одоо цогцыг зэрэмдэглсэн юм нөхөр байгаа. За тэгэхээр яад ингээд тэгэхээр Манхэттен дахь тийм төгөлдөр хуур тоглодог баарнаас ирчүүдийг уруу татаад тэдний хүнөөгөөд цогцыг нь хаана байгаа үл мэдэгдэх болгож энэ тэрүүгээр тараагаад тэгээ биеийг нь бол андаа хуугаад ингэ тавьждаг байсан. За Рожерс гэхдээ хамгийн амар нь 2001 он хүртэл юусоо баригдаагүй. Яагаад тэгэхээр хохирогчдын биеийн хэсгүүдийг хийсэн цүнхнээс нь л ганц нэг юм хурууны ихийг олоод хэн болохыг нь илрүүлсэн. Гэхдээ ингэж илрүүлэхэд бол шүүх шинжилгээ ахаа шинээр шинжилгээ хийдэг босноор энэ хүү илэрсэн юм билээ. За тэгэхээр энэ Рожерсийн хувьд болохоор Племонт хотод төрсэн. За тэр 5 хүүхэдтэй айлын том нь олж төрсэн юм билээ. Аав нь болохоор хавччин буюу хавч барьж ингэ зардаг байсан. Харин ээж нь болохоор утасны компанид оператор хийдэг байсан маа. Ингээд 1950-аад оны сүүлээр Рожерс гэр бүлийнхээ хамт холоорой дөрөв нүүсэн учраас аав нь металлын үйлдвэрт илүү өндөр цалинтай ажилд орох боломжтой болсон маа. Тэгээд аав нь багаас нь болохоор түүнд нугас агнаад загас барихыг ер нь бол заацсан. Тэгээд ан агнах бол нэлийн хоббитой хүүхдсэн маа. Өсвөр насндаа Рожерс болохоор нэлээд туранхаа үеийнхнээсээ маш туранхаа тэгээд дотгошоо ичимхий юм хүүхэд байсан. Иннээсээ болоод юу гэдгийг гаднаас нь харахаар нэг тийм эмгтээлэг
хүүгүүд идэх штэ тий ярьж мэрж байгаа нэг тийм эмгтээлээ. Тэгээд дуу хоолой нь ерөөсөө үеийнхээ хүүгүүдийг бодвол ерөөсөө бүдүүрч өгөөгүй юм байна л да. Нарийнхаа хоолойтой байсан учраас тэр ахлах сургуульд нь үе тэнгийнх нь байнгын дээрлэгдэг болсон байна. Тэгээд энээс нь болоод аав нь ч гэсэн хүүгээ ер нь бол гадуурхаад охиншог хачин мачин гэж байнга тэгдэг байсан юм байна л да. Ингээ аавынхаа сэтгэлийг гонсоолгож исэн учраас Рожерс спортыг огтоос сонирхдаг байсан. Аав нь болохоор чиний жоох эрэгтэйлэг байгаад өгөөч вэ спорт хөөгөөдөх гэдэг хэрүүсө тэгдэггүй байсан. Харин ээжтэйг нь нэлээд болохоор октын нөгөө скаутын уулзалтанд дандаа очиж ингэж ээжтэй хамт оролцдог байсан маа л да. Давд алны үеэс ингээд тэгэхээр үнэхээр толгой сайтай буюу сурлах сайтай үнэлгээтэй оюутнуудын нэг байсан. Тэгээд сургуулийнхаа одоо тэр Франц клубын гишүүн бүр хүртэл байсан маа. Ингээд 1960-аад оны сүүлээр гинт одоо сэтгцэд нь өөрчлөлт орсон уу яасан тутагшаа байсан учраас юмаа ерөөсө гаргаж иддэг байсан маа л да. Рожерс гэрээсээ гинтл нэг өдөр хутгах шүүрж авч гараад түүгээрээ хүр шайлынхаа өндөр настай эмэгтэйг хутгалж гэмтээсэн байна. Тэгээ энэ халдлагын улмаас Рожерс богино хугацаанд хоригдсон ч гэсэндээ удалгүй суллагдсан. Тэгээ суллагдсныхаа дараа болохоор үргэлжлүүлэн сургуульдаа суралцаад буюу 1968 онд болохоор ахлах сургуулаа төгссөн ба. Нөгөө актер бэртэж гэмтээгүй учраас удаа хоригдоогүй юм билээ л дээ. Ингээ коллежид сурж байхдаа Рожерс маш чимээгүй нөгөө л 10 жил дэсэн яг хэвээр ганцаардмал юм бэ хүүхдээсэн ер нь найз нөхөдч байхгүй л юм байсан юм билээ л дээ. Ер нь бол өөрийгөө олж чаддгүй ойлгодгүй байсан маа. За нэг ойр зүрийн л нэг хитэн найзтай байсан. Энэ найзуудтайгаа нийлээд ямар нөгөө найзуудтайгаа явдаг клубүүд дээр л ордог. Өөр нийгмийн харилцаанд өрөөсөө огт ордоггүй юм байсан. Хүүхд байгаа юм л та. Ингээд 72 онд болохоор Флоридигийн өмнөд коллежийг төгсөөд Франц хэлээр урлагийн бакалаврын зэргийг хамгаалсан буюу яг энэ тал дээр сурлах тал дээр үнэхээр сайн байсан. За ингээд 73 онд анхныхаа гэмт хэргийг үлдэж байгаа. Рожерс 23 настай байсан. Мэйн их сургуульд одоо суралцж исэн маа. Тэгээ энэ үед нь болохоор Рожерс Мэйн мужийн Ороно хотод 2 давхар байшин 3 залуугийн хамт шиплж амьдардаг шүү дээ. Оюутнуудыг хамтдаа амьдардаг байсан юм байна л да. За тэгээ Рожерсын гэрийн найзуудын нэг нь бол 22 настай Фредерик Аллен Спенсер гэж залуу бас энэ дөрвөлэн гэж хамт амьдардаг байсан маа. За тэгсэн чинь Рожерс Спенсер хоёр бие бинийг огт үздэггүй юм байна л да. Хоорондоо таардаггүй нэг гэртээ амьдарч байгаа ч гэсэн ерөөсөө бие бинийг огт үздэггүй байсан маа. Ингээ Спенсерийг нас орохоос өмнө энэ хоёрын хооронд ямар нэгэн хүчирхийлэл гарч байгаагүй арайч нэг барьцаалдаж аваад зодтолж исэн ч юм уу тийм удаа байгаагүй. Гэтэ бол би бинийг огт үздэг байсан маа. Ингээ 1973 оны 4 сарын 28-ны өдөөс хойш Рожерс Спенсерийн толгойн арт тал руу алхахаар 8 удаа зохиж газар тунгаасан. За ингээд Спенсер ингээд 8 удаа зохиосныхаа дараа амьд байсан учраас Рожерс хөнөөхийн тулд толгойд нь гялгар удаа углаад тэгээд амьсгал богдон нас орсон байдаг. За дараа нь Рожерс Спенсерийн цогцыг нь хаяхын тулд гадаа эрт одоо хөнөөсөн учраас орой болохыг үлээгээд нар жарахыг үлээгээд гэртээ суугаадсан ба. Ингээ нар жаргангуут нь Спенсерийг тэр скаутын нилон майханд ороогоод цогцыг нь чирч гэрээсээ гарангуудаа машинтаа хийгээ цаашаа навж явсан. Ингээ урдны замаар 1 минут орчим тэнж явж байгаад тэр шувууны урсгалын яваад хөрөнгөтэй Спенсерийн цогцыг тэндээ хайсан маам л та. Тэгэд яг хэрэг хийсэн нь бол мэддэхгүй ингээ яваад байсан. Харин Спенсерийн цогцыг болохоор 1973 оны 5 дугаар сарын 1-нд буюу хэд хоногийн дараа ингээд өдөөс хойш 2 дугуйчин тэрүүгээр дугуй унж явж байхдаа ингээ олсон маам л та. Ингээд хэн болохыг нь яг энэ цогцыг олоход нь тогтоож чадаагүй юм билээ. Толгойн баг хин гэдгийг мэддэхгүй болсон. Тэгээ уут угалцсан байсан. Цагдаа нар Спенсерийн халааснаас олдсон түлхүүрээр нь түүний хэн болохыг мэдсэн буюу энэ аль түлхүүрээ гэж хайгаад олсон юм билээ. За дараа нь 3 офицер Спенсерийн түрээсэлж байсан гэрт нь шалгалт хийхээр ирсэн. Тэгээд Рожерсын өрөөнөөс тэд хаалган дээрхийн цустай хурууны хээ, шалан дээрх цустай уулны гутлын мөр, ханан дээгүүр цусны одоо цацарсан хэсгүүд, тэгээд дээрээс нь Спенсерийг алхахад ашигласан алх цэргийг бүгдийг нь гэрээс нь олсон байна. Ингээ Рожерсыг цагдаагийн газар тавиачиж байцааж эхэлсэн ба. Харин байцаалтын үеэр болохоор Спенсерийг хөнөөсөн гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ би аргагүй хамгаалалт хэтрүүлгийг хэрэглэсэн буюу би өөрийгөө хамгаалах зорилгоор л хөнөөсөө гэж мэдэгдсэн. За ингээ шүүх хурал эхлэх хүртэл дараагийн 6 сарын турш батландаа алдгүй Бангор дүүргийн шоронд бол хэсэг хорсон маам л да. Ингээ Спенсерийг хөнөөсөн хэргийн шүүх хурал 1973 оны 10 сарын 29-нд Бангорын дээд шүүхт эхэлсэн. Тэгээд 10 сарын 31-ээс мэдүүлэг өгч эхэлсэн байна. Эхний мэдүүлгээр болохоор Спенсер толгойтой гэмтэл авсны улмаас нас барсан гэсэн эмнэлгийн дүгнэлт гарсан. За тэгээд дээрээс нь нөгөө толгойд нь цохоод ингэж яхад нөгөө амьд байсан гэж ярьжсэн шүү дээ. Толгойд нь уут углагч яхад бол тэмцэлдсэн уул мөрд нилийн байсан буюу гарынх нь хуруунууд нь нилээ болов. Хуруунууд нь хугарсан байсан юм билээ. Тэгэхээр маш их тэмцэжсэн гэсэн. Ингээ 11 сарын 1-нд шүүх хурал үргэлжлээд өөр хит хэдэн гэрчүүд мэдээлэл өгсөн. Хамгийн сүүлд болохоор Ричард Рожерс буюу өөрөө гэмт хэрэгтэй мэдээлэл өгсөн маань л да. За юу гэж хүсэн гэхээр Рожерс Спенсер руу эхлээд алхах барин дайрч эхэлсэн учраас тэмцлийн үеэр нөгөө Спенсер өөрлөө дайрсан гэж хэлээ та. Алхахыг барьж аваад өөрийгөө хамгаалах зорилгоор
Спенсерийн болохоор би 8 удаа зогсоон. Яагаад тэгэхээр дараа нь түүний ингээд толгойд нуут ич хүмүүс нь тэр үед амьд байгаад байсан учраас тэгээ өрөө тэр чигтээ цуснд будагдсан байсан учраас би ямар ч байсэндээ энэ өрөөг цэвэрлэх ёстой гэж бодоод хүн алчаад цэвэрлж гисэн гэж байгаа. Цусын цэвэрлж ингэж хэлсэн. Тэгээд харанхуй болтол хүлээж аваад Спенсерийн цогцыг машиндаа хийгээд цогцыг нь хайсан гэж байгаа. Тэгээ яагаад ч энэ хэргийг хийсэн бэ гэхээр үгүй би зүгээр их тухайн үед балмагдсан байсан. Эхлээд нь Спенсер над руу дайрсан учраас өргөөл хамгаалсан. Би цагтаад очихыг маш их хүсэж л байсан. Гэхдээ тэр үед өөрийгөө хамгаалахын тулд үүнийг хийсэн гэхэд надад итгэх хүн үнэхээр олдохгүй байсан. Намайг санаа талаалцсан гэж бодно байх гэж бодсон гэж байгаа. За ингээд цагдаа нар үзэж байгаа Рожерс мэдээлэл өгөхдөө маш тайван, ойлгомжтой, өөртөө итгэлтэй байдлаар ярьжсэн учраас ерөөс энэ хийсэн эрэхтэй огт харамсахгүй байна гэж үзсэн маа. Тэгээ Рожерс мөн хэлэхдээ Спенсер өөрт нь халтгаас өмнө буюу алах барьж дайрахаас өмнө надад бэлгийн хүчирхээлэл үйлдсэн. Тийм учраас л би өөрийгөө хамгаалсан гэдэг юм ярьсан. Гэтэ энэ нь бол батлагдаагүй юм билээ л дээ. За шүүх хурал маргааш нь буюу 1973 оны 11 сарын 2-ны өдөр дууссан. Гэхдээ одоо сонирхолтой гэх юм уу тангарахны шүүх хурал шүүгч тийм ээ 3 цаг хүрэхгүй энэ хэргийг хэлэлцсэний эцэст Рожерсыг гин буруугүй гэсэн шийдвэрийг гаргасан. Хүн одоо толгороо 8 удаа цохоод хөнөөчөд байгаа шүү дээ. Гэхдээ гин буруугүй буюу өөрийгөө л хамгаалсан гэж үзээд сулалцсан гэсэн. За ингээд цагаат гагдсан учраас энэний дараа Рожерс 1973 он Нью-Йорк руу нүүгээд PSE-ийн сургуулийн совилгын сургууль суралцж эхэлсэн. Ингээд 78 онд сургуулаа төгсөөс шинжлэх ухааны магистрийн зэрэг хамгаалсныхаа дараа Синай уулын эмнэлэгт совилгчаар ажилд орсон ба. Эцэст нь мис заслын совилгч болоод 2001 онд бүр тэнд баримтчлагтай хүртлээр хүүхдийн тасагт ажиллаж байсан. Хүүхдүүд Тийм амар газ анхаа салбарт орсон ба шүү дээ. Тэгээ анхаагаа салбарт орсон. Тэгээд бүр хүүхдийн тасгийн совилогч хийжсэн гэхээр энийг алуурчин гэж өрнөл хинж гадарлаагүй яваад байсан юм л та. За ингээм 1988 оны 7 сарын 11-нд Рожерс Манхэттен дэх баарнаас нэг залуутай танилцаад тэр залуу өөрийнхөө амьдардаг байрандаа урьсан юм л та. Хойлоо ингээ үргэлжлүүлье тий юм очиж манад уух уу гэд. Рожерс болохоор тэр хүнийг гэртээ оруулсныхаа дараа чи яг юу уух юм бэ гэж асуусан маа. Тэгтэн нөгөө залуу нь болохоор за би ингээд хоолны дэглэм барьж байгаа учраас чи надад зүгээр ундаа өгөөч, шүүс өгөөч гэж хүссэн чинь Рожерс тэр хүссэн шүүсийн буюу жүржийн шүүс авчирч өгсөн байгаа юм л та. Гэтэл нөгөө шүүсийг нь уусны дараа нөгөө залуу нь ухаангүй болоод унтсан буюу нөгөө шүүсэнд нь нойрсуулах юм хийгээд өгсөн байсан. Тэгээ тэр залуу энэ азар амьд үлдсэн хүн л дээ. Хэдэн цагийн дараа сэрсэн чинь Спенсерийн биш Рожерсийн орон дээр гар хүлийг нь ингээ шагаагаар нь уйцсан. Гэтэ уйхтаа Рожерс өөрийнхөө имлэгийг үнэлэх гэдэг штеп. Тэрүүгээр ингээ хүлцэн байдал дээр сэрсэн байгаа. За тэгээ сэрээд эсэргүүцэл үзүүлэх гэсэн чинь Рожерс түүнд ямар нэгэн тариад шахаад ахаад ингээ ухаалтуулсан байсан. За хэдэн цагийн дараа Рожерс ухаангүй байгаа эрэгтэйг хувцлаад орон сууцны байшингаас гаргаж чирч ирсэн. За тэгээ годомжинд ингээ хайцсан байсан гэсэн. За эрэхтэй гудамжин сэрэнгүүтээ найз руу уццсан ба эхлээд нь за би энд нэг юм халтлага төтчлөө намайг чи ингээд цагдаагийн хэлц рүү авчиад өгөөч гэгээд найз руугаа залгасан. За халдлагын талаар мэдээлсний дараа тэр имлэгт очисон байгаа юм л да нөгөө нэг одоо бэлгийн хүчрхэлд өртсөн залуу нь хэд хэдэн шинжилгээ хийлгэсэн маа. Тэгээд түүний гарыг судсан дээрээ маш олон тооны хөхөрсөн байгааг ажигласан буюу хүлээд ингээд нэлээд хөхрүүлсэн байсан. Дээрээс нь бэлгийн хүчрхэлд өртсөн байна гэдгийг нь бол тогтоосон байдаг. За тэгээд энэ хэрэгээр болохоор 8 сард гэмт хэрэгт холбогдоод бариавчлагдсан. Гэхдээ 1988 оны 12 сард шүүх хурлаар нотлох баримт хангалтгүй гэсэн шалтгаанаар дахиад загтсан. Энэ тийм шидийн нөхөр байна. Уул нь одоо бэлгийн хүчрхэлд өртсөн нөгөө хүн тий. Ингээд байгаа боловч дахиад цагаатгацсан. Энээсээ болоод гэмт хэрэг бүр дайнж ирчихсэн. Нотлох баримт нь л хүрэлцэхгүй л байгаад исэн байх таа сони. Харин тийм л болж таарсан. За эндээсээ хойш би гэрч амьд үлдээж болохгүй байна гэдэг ойлголттой болж гисэн үү цагтад мэдгэжлээ шүү дээ. За хамтраалагчид танилцуулаад өргөжлүүлээ нэвтрүүлгийн хамтраалагчаар Цистон. Цистон амиг үйлдвэрлэгч энэтхэг улсын Химла Вэлис. За эмийн үйлдвэр нь 100 гаруй жилийн түүхтэй Вэлнес. За Цистон ам нь уламжлалт хангаах ухааны аюурведийн жураар бүтээгдсэн 9 төрлийн эмийн ургамлын ханд агуулсан бөөр шийснэ замын өвчлөлт удаг эмийн ургамлын бүтээгдэхүүн байна. За тэгээд эмийн ургамлын нэг орд ингэхээр бөөрийн архаг өвчин үүсгэдэг E. coli бактери болон бусад нийгмийн үржлийг дарангуулах за мөн бөөрийн гэмтэх хортой нэгдлээс бөөрийг хамгаалах антибиотик эмчилгээний өрнүүлэг дэмжих эмчилгээний дараа ган барих зорилгоор үүд юм байна. За мөн ууц нуруугаар чилж өгдөх завирыг наамдах ба шээс хөөж хаван бууруулах зэрэг үйлдэлтэй. За Хималай Wellness эмийн үйлдвэр нь Америк нэгдсэн улсын FDA стандартаар баталгаажсан дэлхийн эмийн үйлдвэр тавигддаг стандарт юм байна л да. Тэгээд GMP үйлдвэрлэлийн чанар аюулгүй
стандарт, GLP лабораторийн чанар аюулгүй стандарт, за GCP гэж бас үт юм байна. За энэ болохоор эмнэлзэн зүй клиник судалгаа шинжилгээний стандартыг сонгосон байх нь. За нөгөө GAP gap гэдэг шүү дээ. Ургамал тармилжуулалтын стандарт, тус одоо энэ маш олон стандартыг хангасан дэлхийн шилдэг эмийн үйлдвэрүүдийн нэг гэдгээ. За тэгээд цистон эмийг за шээсний замын цочмог болон архаг үрвсэлтэй хүмүүс, шээсний хүчлийн түвшин ихссэн хүмүүс тулаа гэж хэлдэг. За давсаг үрвсэл буюу цистит хүмүүс, бөөр шээсний замын чулуу, бөөрийн чулуутай болж болцсошгүй хүмүүс, за шээсний өнгө үнэр өөрчлөгдсөн хүмүүс, чихрийн шижинтэй хүмүүс бөөрөө хамгаалах зорилгоор хэрэглэх боломжтой. Яг үнэн. За цистон дээр хийгдсэн 80 гаруй эмнэлзэн зүйн туршилт судалгааны ажлууд хийгдсэн байдаг. Тэгээд судалгаа нээлттэй байдаг учраас уншиж танилцах бүрэн боломжтой байдаг. Цистон эмийг 2 ширхгээр өдөрт 2 удаа 2-оос 3 сар уужиж, ер нь бол курс ирнэ уужиж илүү үр дүнтэй байдаг. Тэгэхээр танд нэгэн гаралтай бөөрийн өвчний асуудал эмнэлэгт хэвцсэн бол эмчилгээний гам дэглэн барих, бөөрийн эдийн нөхөн төлжилтийг дэмжих, бөөрийн өвчин дахин зүтрэхээс урьдчилан сэргийлээд цистон эмийг курсээр нь авч явал зүгээр юм байна шүү. За бүх эмийн сонгуудаар худалдаалагдж байгаа холбогд хуудасны дугаар 80 80 83 85 88 93 99 96 гэсэн дугаарлал холбогдорой. Сошиал хаягийн захиур төмөрцөг юм ингээд харахаар ирэх нэ. Баярлалаа, хамт ажилласан цистон байлаа. Та эмийн заавартай заавал танилцаарай. Баярлалаа. За ингээд гэмт хэрэгтэн 2-2 удаа ингээд зүгээр гараад ирж байгаамаа. За ингээд аллахууд нь эхэлсэн буюу 1991-ээс 93 оны хооронд ижил хөөстөн бисексуал дөрвөн эрэгтэй Манхэттентайх нөгөө төгөлдөр уур тоглодог баарнаас гараад дараа нь Пенсильвани, Нью-Жерси, Нью-Йорк зэрэг хотуудын хурдны зам дагах хогийн савнд биеийг нь хувааж хэсэгчлэн байдалтай олдоод байсан. За тэгээд энэ гэмт хэрэгтний талаар болохоор хэвлэл мэдээлэл хэрэгслэр юу гэж ярьж ирсэн гэхээр сүүлийн захиалгын алуурчин гэж нэрлээд яваад байсан. Яг тэр нөө баримт хаахаас өмнө үйлчлүүлэгчдээсээ хаахаа зарлаад уламжлалт сүүлчийн захиалга авдаг байсан ба. Тэгээ сүүлчийн захиалга өгөөд гарсан хүмүүс нь алга болчиход байсан. За хэдийгээр Рожерс эдгээр алгыг хоёр нь буюу Томас Мулкаки, за тэгээд Энтони Марори нарын алгад буруутгах байсан ч гэсэн дөрвөн алгыг бүгдийг нь өвөлдсөн гэж сэжиглэгддэг юм байлээ. За түүний анхны хохирогч нь 54 настай Питер Стикни Андерсон байсан. 91 оны 5 сарын 5-ны шөнө болохоор Андерсон Мидтаун дахь таунхаус баарнд арх уусныхаа дараа гарч яваад хамгийн сүүл Лексингтон өргөнчлөөнд л амьд харагдсан байна л да. Ингээ маргааш өглөө нь болохоор Андерсоны цогцыг Пенсильвани эргийн баруун талын хогийн савнаас засварын ажилд олсон ба. Ажилчин болохоор хогийн торхон доторх нөгөө хогийн уутыг өргөж дийлэх байсан юм байна л да. Тэгэхээр энэ үедээ юу хийцэн болдоо гэд нээгээд үзсэн чинь Андерсны толгойг хийцэн байсан. Дараа нь ажилчид дарагтаа мэдтгэд дарга нь болохоор цаашаа муучийн цагдаар уцтаж өгсөн байна. За Андерсонд задлан шинжилгээ хийсэн маа. Тэгтэд нь цээж нуруунаас нь маш олон тооны гутхны шарх байсан. Эндээсээ болж нас орсон тогтогдсон ба. Мөн түүнийг үхснийхэн дарааг нөгөө эмзэг хэрэгтнийг нь тасалж аваад аманд нь ч ихсэн байдалтай ингээд орхичихсан байсан. За эмнэлгийн шинжээч болохоор Андерсны цогцыг олохоос цогцос олдохоос 37 цагийн өмнө нас орсон байна гэдгийг тогтоосон байна. За Андерсныг анх олоход бол хэн болох нь ихэндээ тогтоохдохгүй байсан. Хожим нь болохоор эргэлтийн замаас өөр нэг биеийн хэсгүүдийн түүнийг олсны дараа тэгээд дээрээс нь биеийн хэсгүүд эд хэрэгсэл буюу бичиг баримтууд нь болсон юм билээ. Хэн болохыг нь тогтоосон. За дараагийнх нь болохоор 57 настай гэрэлсэн 4 хүүхдийн аав болох Томас Ричард Мулкаки гэдэг юм залуу байсан. За тэгээ Мулкаки болохоор 92 оны 7 сард болохоор Нью-Йоркт бизнес уулзалт хийхээр л болно очсон байсан. За тэгээд түүний зээлийн картын гүйлгийн 7 сарын 8-нд таунхаус баарнд хамгийн сүүлд тооцоо хийгдснээр ингээд гарсан байна. Ингээ 92 оны 7 сарын 10-нд засварын ажилчид Нью-Жерси мужийн үүлгийн дотгоны 72 дугаар маршрутын зам дагуу түүний хэсэгчлэн цогц бүхий 5 уут хогийг олсон байна. Нэг уутанд нь гидс дотрийн латекс бэлэтэй хамт хуванцар аяхтай хийцэн байсан. За тэгээд түүний гидсийг нь 2 хуваагаад 2 уутанд салгаад ингээ хийцэн байсан. За дөрөв дэх уутанд нь хазуулсан уул мөр бүхий арьсных нь хэсэг нь байсан. Харин сүүлчийн уутанд нь цуснд будагдсан хүрөө бас ахаад ямхаас латекс бэлий шүршүүрийн хөшиг орны даваа ингээ богоо хийцэн байсан. За 2 цагийн дараа болохоор түүний хөлийн хэсэгтээ 6 дахь уутын буюу яг бэлхүүснээс доод шиг нь олдсож байгаа юм л да. Энэ болохоор цэцэрлэгт хүрээлэнгээс олцсон байдаг. За тэгээд хохирогчийн өвхлөн цээжиндээ хит хитэн гутхны шархнаас олж өгсөн гэж үзсэн. Тэгээд нөгөө мөчлөөд ингээ хуваацсан байгаа штэ. Хамгийн гол нь тэрийгэ угааж цэвэрлээд бүр ингээ юучгүй болт нь хуваацсан байсан. Харин 3 дахь хохирогч нь Манхэттны гей биеийн өмлөгч 44 настай Энтони Эдвард Марори байсан. За 93 оны 5 сарын 10-нд Нью-Жерси мужийн Манчестер хотын Крүүхил Роудаас цогцыг нь хийсэн 6 гэлгар уутыг бас олсон байдаг. Түүний биеийг 7 хэсэг болгон хуваасан байсан. Гар, хөл,
их бие тэгээд хоёр хуваацсан толгой гэх мэтчлэн нэлээд олон хуваацсан байсан. За энэ хохирогчийн өвглийн шалтгааныг болохоор нуруу их биендээ хэд хэдэн хутганы шарах авснаас болоод нас орсон гэж үзсэн. Тэгээд өмнөх хохирогчид түүний биеийн сүлгийг маш сайтар цэвэрлээд ингээ уутанд хийцэн байсан. За хамгийн сүүлд түүнийг болохоор Манхэттен дэх Порти автобусны терминалын эргэн тойронд л амд байхыг харсан байдаг. За хамгийн сүүлд мэдэгдэж байгаа хохирогч нь хин ингээд гэсэн чинь 56 настай ижил хүссэн Майкл Сакара гэж байсан. Түүнийг хамгийн сүүлд 1993 оны 7 сарын 3-нд Гринвич тосгонд дах баарнд бас Five Oaks гэдэг баарнд лам байхыг харсан байна. Тэр шөнө тэрээр болохоор өөрийгөө Марк эсвэл Джон гэж дууддаг Гигийн Винсентийн эмнэлэг солигчаар ажилладаг гэх хүнтэй арх уугаад ярилцаа сууж байхыг харсан гэрч гарч ирсэн. Ингээд 93 оны 7 сарын 31-ний өглөө нэг хэр тэр Сакарагийн гутал, өмд, цамц, хитвч бүхий чимдаамтай юм цүнх басан маа. Чимдаам басан маа л да. Тэгээд олсон зүйл нь нэг л эвгүй санагдаад байсан учраас тэр эд зүйлсийг бүгдийг нь цагдаагийн хэлцээ тавьж өгсөн юм байна л да. Хэдэн цагийн дараа болохоор хоотдог худалдагч Сакарагийн толгой, гарыг хогийн савнаас 2 уутанд одоо хийцэн байхыг нь олж цагдаад өгсөн маа. 9 хоногийн дараа буюу 8 сарын ясанд түүний үлдсэн одоо хэсгүүдийг нь бие хэсгүүдийг нь Нью-Йоркийн Stony Pointоос хойд зүгт 10 милийн зайд бас хэсэгчлээ дуутанд хийцэн байх нь болсон. За өмнөх хохирогчийн нэг адил Сакарагийн биеийг 7 хэсэг болгон хуваагаад биеийн хэсгүүдийг нь угааж цэвэрлээд тавьсан байсан. За ингээ Рожерсыг мөн 1986 онд Коннектикут мужид одоо гарсан тэр амралтын зам байд юм байна л да. Амрах зогсоол тэр хогийн ут хүнжилт хийсэн биеийн хэсгүүд нь олдсон Жак Франклин Эндерсоны хөнөөс ингэ сэжгэлдэг. Гэхдээ энэ бол батлагдаагүй юм билээ л дээ. За ингээд юу гэж үтсэн гэхээр мөрдөн байцаагч Рожерс болохоор амралтаараа ийш тийш явахдаа л хүн амны хэрэг хийгээд байт юм байна гэсэн дүгнэлтэнд хүрсэн ба. За Питер Андерсны цогцыг хадгалж байсан 8 хогийн уутнаас 28 хурууны хээ 3 далдуу модны хээ гарч ирсэн. За Хэг, Пенсильвани, Нью-Йорк, Виржиниа, Нью-Жерсигийн цагдаагийн мэдээллийн санд оруулсан боловч хэний ч хурууны хээдэ таарч өгөхгүй байгаа байсан. За ингээд цагдаа нар Томас Мулкакигийн одоо хэргийн газар хурууны хээг бол ерөөсөө олоогүй ингэ явж байсан. Гэсэн дэш нь бол латекс биелийн болохоор ДНХ байсан маа. ДНХ-г болохоор холбооны мөрдөх товчон ДНХ-г нэгдсэн системд одоо оруулсан боловч бас хэнийгтэйч таараагүй. Цагдаа нар хохирогчийн ясыг нь үе мөчөөс нь салгасан арга барилыг нь хараад энэ гэмт хэрэгтэн эрүүл мэндийн чиглэлээр нэлийн туршлагатай юм байна гэж үзсэн буюу яг нэг салж болох хэсгүүдээр нь бүгдийн цэвэрхэн салгацсан байсан. Энэ ч өөрөө сувлагч шүү дээ. Үзсэн байсан. За тэгээд Энтони Мореригийн толгойг агуулсан цөөхөн зөвхөн Стейтен Айландд хийсэн цонгодог газруудад тарагдсан цөөн тоогоор гарсан цүнх байж таарсан л та. Энэ цүнхнээс 2 хурууны хээ, далдуу модны хээ олдсон маа. За тэдний оруулсан хээ таних автомат системд хэний ч хуруутны хээтэй таарахгүй яваад байсан л нэлийн том ажил болсон. За ингээд энэ хэрэгүүдийн араас болохоор Нью-Йорк, Нью-Жерси, Пенсильвани мужийн 8 хувь сахиулга байгууллага гинт тэдийг барих ажлыг хэсэг байгуулад энэ хэрэг араас мөрдөж гэлсэн маа. Ингээд Гигэ Винсентийн эмнэлэгт ажилладаг хэсэгчдний нийлмэлт зургийг гэрчийн мэдүүлэгтээ үндэслэн гаргаад орон нутгийн эмнэлгүүдэд илгээсэн маа л та. Ингээд Нью-Йорк хотын гей лесби хүмүүсийн хүчирхийлэлсийг төсөл энэ бас нэгдэж ингэж ажилласан юм билээ. За эрх баригчид мөн Гигэ Винсентийн эмнэлгийн бүх сувлагчийн нэр, хаяг, төрсөн оног за танад ийм Марк эсвэл Джон гэдэг овогтой хүмүүс байна уу? Энэ хүмүүсийн мэдээллийг өгөөч гэж хүссэн. Яг ийм нэртэй хүн бол гарч ирсэн л дээ. Сувилгын тусламж үйлчлэгээний зохицуулалтаар ажилладаг Марк гэдэг ижил хүүстэй залуу бол гарч ирсэн. Гэхдээ энэ нөгөө гэмт хэрэгтэн бол биш болж таарсан. Гэтэл 1993 оны 8 сарын 26-нд Маунт Синай эмнэлэгт ажилладаг сувилагчийн тухайныг нууц мэдээлэл ирсэн байна. Нэрээ нутсан хүнээс мэдээлсэн. Мэдээллийн дагуу тэр эртний сувилагч ижил хүүснүүдийг бааранд таарад гэрт нь хүргэж өгдөгөө гэсэн яриа гарсан. За тэгээ эртний гундаж байхад нь сувилагч түүнийг боох гэж оролцсон боловч энэ эсэргүүцэн зогцсон буюу гараас нь амьд гарсан байгаа. Бас ахаад ингээд 5 намс бааранд сувилагчтай санамсаргүй байдлаар дахиад таарсан гэх ачаа тэрвэрлэгч мэдгдсэн байгаа юм л да. Сувилагч залуу тэр хүнийг дахиад гэрлүүгөө явъя гэсэн. Хоёулаа ахаад манад очив гэсэн боловч энэ залуу азарч хөшөөрөг юм байлээ. Сувилагчийн нэрийг мэдэхгүй байсан учраас мөрдөгчүүд тэр аралд амьдардаг бүх хэрэгтэй сувилагч нарын талаар мэдээлэл авахыг хүссэн. За ингээ Рожерсын зургийг хараад тэр сэжигтэнтэй үсэн төстэй юм байна л гэж хэлсэн. Гэтэ яг мөн гэж хэлж чадахгүйсэн юм билээ. За ингээд 94 оны 4 сард Нью-Жерси мужийн цагдаагийн газар вакуум металл хоримтлуулах гэж нэрлэдэг хурууны хээг өргөн ашиглах арга техникийг олж мэдсэн. Энэ болохоор уур ашиглаад үл үзэгдэх болоод далд хурууны хээг харагдуулж ил гаргаж ирдэг юм байна л да. За хэргийн газараас олдсон бэйли 30 гаруй гялгар утыг шинжлүүлэхээр Торонтогийн шүүх эмнэлгийн лабораторид илгээсэн. За энэ хурууны хээ Ричард Рожерсын хээтэй таарснаар баримтлагдсан байдаг.
За тэгээд анх очихдоо болохоор цагдаа нар юу гэж дуудсан гэхээр за та ингээд зээлийн картын ловрын одоо хохирогч болсон юм шиг байна. Та цагдаа дээр очиод мэдүүлэг өгч гэсэн юм билээ. Тэгэхдээ мань хүн дагаж яваад байцаалд өгсөн. За тэгэхдээ байцаалд өгт таныг ингийн тэргүүдийн одоо тийм ээ сэжигтнэр ингээд үзэж гинэ гэж анх байцаалд авсан байдаг. За тэгээд Рожерс Майкл Сакараг таньдаг гэдгийг хүлээн зөвшөөрсөн боловч цагдаа нар түүнийг алгатай холбоотой гэдгийг мэдсэн дараа Рожерс өмгөөлөгч авахыг хүсээд баривчлагдсан байдаг. За түүний барьцааны болохоор 1 сая $1 байхаар тогтоосон. Тийм учраас гарч чадахгүй байсан. За мөрдөн байцаагчид Рожерсын гэрт нэгжлэг хийх явцад түүний алгатай холбоотой бусад нотлох баримтуудыг олж илрүүлж чадсан байдаг. Яасан гэхээр нөгөө хохирогчтой өгдөг нойрсуулах юм нэг лонх гарч ирсэн ба. За тэгээ Рожерсийн хевсний утас нь цогцсын нэг хохирогчийн биеэс олцсонтой яг таарж исэн. Дээрээс нь нөгөө нэг хохирогчтой хийж ингэж тавиад байсан гялгар ууд нь штэ тийм хогны ууднууд нь эдний гэрээс бас гарч ирсэн байдаг. За тэгээд ер нь нөгөө хохирчтой мөчөлж хуваадаг толгойг тасалдаг дандаа тийм кино үздэг байсан гэдгийг харагдсан байдаг. За ингээд гэмт хэрэгтэн энэ гин буруутай тооцогдоод одоо юу юм бэлээ. 45 минутын турш хэрэлцээл Ричард Рожерсыг энэ бүх гэмт хэрэгт буруутай гэж үзээд Рожерс болохоор шүүхийн шийдвэрт ямар ч хариу үйлдэл үзүүлээгүй. Тэгээ ингээд гүлийг л шүүх танхимын урагшаа хараад ингээд сууж ирсэн. Тэргээр ер нь бол хүлээсэн юм шүү дээ. Ингээд таг сууж ирсэн. Одоогоор бол Нью-Жерси мужийн Торонтон дахь шоронд 2 хүн амны хэрэг үйлдсэн 2 удаа бүх насаараа хорихлаа ажиллаж байгаа буюу 4 хэргийг 2-ыг л хүлээн зөвшөөрсөн. 2 нь бол би үгүй зөвшөөрөхгүй. Зөвшөөрөхгүй л юм байна. Зөвшөөрөхгүй. Тэгэхээр нотлохоор нь тэгтэй л болох юм байна л да тийм. Хэрэг буруудах юм. Тэгээд ямар ч үсэн 2 хүн амны хэрэгээр бол ялалж чадсан. Тэг яг яагаад үйлдсэн гэдэг шалтгаанаа илүүг аач гэж дуурайгүй. Сони. Нэг юм нөхөр байна да. За баярлалаа хүргэн нэвтрүүлгийн өндөрлөлийн студид хөтлөгч Цанцаа амын найруулагчаар өндрөх нар ажиллалаа. Нэвтрүүлгийн хамтраалагчаар дэлхийг тойрох өвч Philips 66 брэндээр шонхлоо ойл компани мөн систем байлаа. Урагшлуулсан томчуудын шууд нэвтрүүлгийн хүлээн авсан сонсорой. Түр баяртай. Баярлалаа. Баярлалаа.